Шөнийн 2 цагийн үед хөдөө ажихын их сургуулийн төгсөх курсын хэсэг оюутан зайсан толгой дээр гарч шөнийн Улаанбаатарыг харсан шиг шар ариг ууж наргихаар шийджээ. Тэднийг дээшээ өгсөх үед зайсан толгойд олны хөл бүрэн татраагүй бололтой. Энд тэнд ганц 2 хүн сууж байгаа нь харагдсан байна. Оюутнууд инээж хөгжин урт шатаар аажуухан өгсөөр дунд хэрдэн явж байтал гэнэт нохой өрөвдөлтөөр гаслах чимээ нам гүмийг эрдэн сонсогдсон гэж. Хэнэгэн хүн нохой задаад нөгөөх нь зугтаах гэж байдгаараа оролдож байна уу гэмээр байв. Малын чи мэрэгчлэр төгсөж буй охид хөвгүүд энэ дуг сонсоод учиргүй сүржигнэж. Ямар амтэн нохой томлоод байгаа юм бол гэлцэн дуу гарч буй зүг рүү шатны хажуугийн налуу руу өнгөйхэд 2 залуу нэг хүнийг толгой төрөөгүй өшиглэж байгаа нь харагдсан бөгөөд харин хүн орилохгүй нохой гаслах чимээ сонсогдсон байжээ. Сэтгэл нь хөөрсөн оюутан залуус түүнийг хараад согтуу хүмүүс нёгийг зодож алах гэж байх шиг байна. Очид салгая гэсэн боловч огтон дөвгшөөгөөд явуулсангүй. Тэрч байтугай тас сугдаж аваад дээшээ өгсөн байна. Нохой гаслах чимээ чихэнд чиир болон сонсогдсоор хоцорсон байна. Гэвч хэсэг хугацааны дараа намгүн болсон бөгөөд огцом шатаар ширүүхэн өгсөн оюутнууд амархаар сууцгаажээ. Гэтэл энэ үед тэдний өгсөж явсан шатан дээрээс нэг нохой бөксөө чирэн гараад ирсэн гэж. Гэнэт гарч ирсэн тэр амтныг хараад сочсон оюутнууд хол яв, жов хэмээн хий далайн хөөсөн боловч хөдөлсөнгүй. Тэгтэл солонгоо хэмээх охин байдгаараа орлон буцъя бууя гэж дэвхцээд бусдынхаа зүрхийг авах шахсан байна. Охин айсандаа бараг л ухаан алдах төхөж барьж явсан тортой зүйлээ газар унгаж талаар нэг цацсан тул найзууд нь тэр үед нөгөө нохойг анзаарсангүй. Нохой ч гэнэт гарч ирсэн шиг алга болчихжээ. Охин ялимгүй тайвширсан хойно тэр нохой цээжин биеэрээ цус болсон цагаан костюм өмсчихсэн юм шиг харагдсан. Хэмээн шивнэн өгүүлээд тэр яг түрүүн доор зодуулж байсан хүн байна лээ. Цөмөрөө бошоохон буцъя. Над руу ямар амар нүдээр харсан гэж сан гэсэн боловч бусд нь гайхарсангүй. Ингээд охиныг жаал тайвшруулж байгаад нэг пив задлан дээш матсаар зайсан толгоон орой дээр гараад ирсэн байна. Тэгэд зөвлөлтийн дайчдын хөшөөний хажууд сууж нээслэл хотын зүгээс анивалцах төг төмөн гэрлийг харан төрөөчийн эвгүй сэтгэлийг мартагнаж байтал хөшөөний араас нэг хүн чив чимээгүй сүйтийн гарч иржээ. Оюутнууд юун хүмбэ гэлцэн шивнэлцснэ нэг нь танд цаг байхгүй биз? Хэмээн шалтгаан гаргаж асуувал сүйдийсэн хүн чив чимээгүй доошоо навтан суугаад даруй газар өнхрөн хөрвөөгöd мөлхөөд эхэлсэн гэж. Энэ үед нөгөө солонгоо охин байдгаараа балмагдан айж бусдыгаа орхиод цор ганцаараа шат уруудан гүйчихсэн байна. Хөвгүүд нь баг зэрэг халамцуу байсан учраас хөшөөний өмнөх шатан дээр өнхрөн хөрвөх хар сүйдэрлүүд үхэж очиод асаагуурынхаа гэрлийг тусгамагцаа дуу алдан хойшоо ухарчээ. Гантэг шалан дээгүүр түрүүхэн үзэгдээд алга болсон урт хар нохой бөксөө чирэн урагшаа мүлхэн зүтгэж байсан агаад цус болсон цамц костюмны тасархаа биеэс нь урагдаж зулгарн тасарч байх шиг байв. Галзуурсан нохойтой таарлаа гэж бодсон оюутнууд тэр дороо шуугилдан бууж иржээ. Тэгээд энэ хачин явдлыг оюутнуудад ярихад хэд хэдэн хүүхэд сүүлийн үед зайсан толгой чүн төлөөс хойш янз бүрийн хачин зүйлс үзэгдэх болсон гин билээ. 2 дугаар курсын оюутнууд зайсангийн дээр сууж байтал нүцгэн хүүхэн гарч ирээд гинэтхэн хар шуу болоод нисчихсэн гинлээ. Хэмээн ам нийлэн зөвшөөрч байв. Оюутнуудын яриаг зайсангийн доор шорлог хийж зардаг хүмүүс хүртэл үгүй эсгэхгүй байсан бөгөөд нэг удаа тэмээ буйлах дуу холдож ойрцоор амраагаагүй тухай ярьж байсан гэж. Зайсан толгой өгнө энэ хотын хамгийн нам жим амар амгалан газрын нэгэнд тооцогддог билээ. Гэвч дээр хүмүүсийн яриа үнэн бол тазганы овоо шиг элдвийн зүйл оргонсон газар болсон бололт. Үнэн худлыг хэм мэдлээ. Одоо болоо бэтүү үйлчилгээний газар болсон шүү дээ.
20 жилийн өмнө Төв аймгийн нэгэн суманд нутаглаж байсан Доноров гэх айлын халтар нохооны тухай үл ойлгогдом яриа гарсан нь олон жилийн турш ам дамжин яригцаар өнөө хүрсэн аж. Доноров хэмээх айл Баруун аймаг руу нүүхдээ буурн дээр нохоогоо хаяад явсан юмсан чи. Тэр үед нутгийнх нь хүмүүс нохоогоо ядаж ачаад явахгүй. Хаяад нүүдгэн ч юу билээ. Хөөх янтан хар буурн дээгүүрээ тойрч гаслаад л байна гэж өрөвдөн ярилцаж байж. Халтар нохой гэрийнхээ буурн дээр 2 хоног гаслан гангинаж эргэлцээр сүүлдээ нам болоод цагиргалан хэвтээд өгсөн ажээ. Ойр хавтанд байсан айлын хүмүүс нохойг өрөвдөн урвуулж авахаар угаадас цийдэм аваачиж өгсөн боловч ам хүрсэнгүй. Баянд хэмээх хөвгөрчсөн залуу олсоор оосрлон гэрийнхээ гадаа аваачиж уях гэсэн боловч өөдөөс нь ярдаглан архираад гар хөлийг нь уржих шахжээ. Түүнээс хойш халтар нохой хэвцсэн газараасаа босох ч үгүй. Хүмүүсийн дөхүүлж өгсөн угаацсанд хошуугач хүргэлгүй яс 8 хоног буурн дээрээ хэвцсэн аж. Ойр хамын хүүхдүүд түүнийг өгчихсэн юм болов уу хэмээн өдөртөө нэг гүйн очиж байсан ч нүдам нь хөдлөн амьд хэвтэж байдаг байв. Тэр байтугай 12 хоногийн дараа Жамбал гэгчээр очиж үзээд нохооны ам бүх юм аа. Хүн бол ус ундгүй ингэж олон хонсон бол аль эрт нүд анчих байсан байлгүй. Харин энэ халтар нохой амьтны ам бүх гэдгийг ёстой нэг харуулж байна. Хэмээн бахархаж байсан аж. 14 хоног өнгөрсөн хойно сандаг хэмээх анчин ир санаан зовон Доноровын буурн дээр очиж үзээд халтар нохооны нүдэнд гөлгөнөн хөдөлж байхыг харамгацаа гэртээ гүйн ирж. Тэр муу амьтныг хар халуун зовоож үйлийг нь үзээд явах. Зовлонгоос нь салгаад өгчих. Хэмээн буугааван гарах гэсэн боловч ихнэр нь нохоо алах мó гэсэн хэдэн нялх хүүхдээ бод. Хэмээн буутан чарга уцалтаад буудуулсангүй. Энэ өдрөөс хойш халтар нохойг хүй хай хүн гих олдгоо болсон бөгөөд 18 хоногийн дараа хоосон буурны ойролцоо тоглож байсан хүүхдүүд очиж үзвэл нүд ам хөдлөхөө болоод хөшчихсэн байжээ. Тиймээс халтар нохой үгчгсэн юм биш үү хэмээн шагшаан шууган болсон гэж. Гэвч цуны халуунд малхгүй эдээ цагаатай зууралдаж түүрцсэн хүмүүс халтар нохой үгсэн эсхийг үзэх гэж явсангүй. Харин маргааш өглөө хоосон буурн дээр хэвтэж байсан халтар нохой оргүй алга болсон байхыг анзаарцгаач. Нохойн сэгийг хэн нэгэн нь холдуулж хаяв уу яав гэлцэж байснаа. Нохойд хүрсэн хүн байхгүй болохыг мэдээд олон хоног хэвцний эцэст босоод явчихж. Аль ийм болгон цагирлаж хэвтэх билээ. Эрх биш. Амьтаа юм болохоор төвчээр нь барагдаа биз. Гэлцээд өнгөрсөн байна. Хэнч халтар нохойг үгсэн гэж бодсонгүй. Гэвч тэр өдрөөс хойш бараг хагас сар өнгөрсөн ч буурн дээрээ 18 хоног цагирлаж хэвтсэн халтар нохой хаан ч үзэгдсэнгүй. Харин хөгшөд голтой хүмүүс уг нь амьд байгаа бол харагдхал учиртай. Айгүй бол нүүсэн гэрийнхээ хойноос зам шиншлээд явчихсан байх. Нохой ч их ухаантай амтэн шүү. Хэмээн аяг цай уух зур ярилцаад л өнгөрнө. Эйхүү тэр хавийнхан халтар нохойг бараг мартах төхөж байтал. Мэгэл өглөө хаанаас ч юм гараад ирчихсэн хогийн жалга даган жингэрийн нохоттой хамт шогшиж яваа харагджээ. Хүмүүс ч энэ нөгөө Доноровын халтар нохой мөн байх шивт. Хаагур тэнэж аваад хүрээд ирэх нь энэ үү? Бүр үсээ хаяад өнгө зүс орж голийтл таргалчихч. Хэний хаяанд хэвтэж байгаад ирсэн юм бол хэмээн гайхац гарсан байна. Халтар нохой гэрийнхээ буурыг мартаагүй бололт. Гүйн ирж шиншлэн хошуугаа үлийлгэж хэсэг уйлснаа орооны нохтын араас шогшин утсан ажээ. Тэр үед сумын золбин нохтын тоо сумын хүн амын тооноос бараг давч хаад байсан тул дарган захирамж гаргаж нэг нохооны арьс өөрийн гараар шовд татаж авчирсан хүнийг 50 төгрөгөөр шагнах зар тараасан гэж. Сумын төвд ажилгүй хэрнээ арх уух дуртай. Шил архины төлөө юу ч хийхээс хийхгүй ирчүүд олон байсан болохоор дор бүрнээ 10 нохой алж бөөмөнг халааслаад нэжгэр найр хийхээр шийдэн хэрчинээгээрээ зэвсэглээд нохойн авд мордоцгоож. Бууданыг нь бууга мөрөвчилж, буугиныг нь бүдүүхэн модоор зэвсэглэн тарж одоцгоосон байна. Тэгэд золбин нохтыг хаатарсан газараа хяаруулж, сүүлдээ нөгөөдүүл нь тал руу гарч зогтсон тул нохооны ан чонын ан шиг болж хувирсан ажээ.
Сөүлдээ энд тэндгүй тэнсэн сум үлж, авгай хүүхнүүд дэл сул тоглож явсан хүүхдээ гэртээ хорин хэд хоног дайны байдалтай байжээ. Яг энэ хүү хидалцааны үеэр Донорвын халтар нохойг хуучин худгийн ойролцоо шогшиж явахад нь нэргүй хэмээх аригчин ир таарч Япон винтовоор хөлхөнд нь ганц буу даадал унагсан аж. Тэрбээр буудаж унагсныхаа дараа яаралгүй хэн очиж тонгой бууныхаа гол төмрөөр гэцрүүн хатхан шалгаад цаана нь өөр нохоо явж байхыг хармагцаа нэгмсэн хоёр арьстай болчихъя гэж шийдэд тийшээ дөгсөн байна. Ингээд худгийн араар тойрч нөгөө нохоотой жаал хөөцөлдөж гүйцэхгүй болонгууд буцаад иртэл саяхан улаан хөлхиар нь буудаж унагсан халтар нохоо алга болчихсон байжээ. Босоод явчих нь гэхэд даан чидэгмээргүй. Тиймээс аригчин нэргүй худгийн нөгөө талд нохоотой хөөцөлдөж явах хооронд олцгайсан бас нэг аригчин хурч ирээд үүрээ зүгтаачлаа хэмээн амаа барин санааширсан юмсан чи. Харин энэ үед уртын булаг гэдэг газрын ойролцоо 3 дугуйтай мотоциклоор нохоо хөөн буудаж явсан гомбодоо гихчэр Донорвын халтар нохоотой бас таарч дал хавсарн буудаж унагчээ. Тэгээд очиж үзээд улаан хөлхөөрөө давхар буудулсан шархтай байхыг нь харан их л гайхаж. Ганц сум хоёр газараар цоолно гэж байхгүй болохоор аргагүй юм. Гэхдээ гомбодоод түүнийг нягтлж байх завч байсангүй. Өгсөн нохойг мотоцикл дээр шидчихэд өөр нухдын араас илтсэн байна. Ол зомогтой яваа тарвагчин шиг л хэдхэн мөчийн дараа мотоциклийнхаа хоёр талаар дүүр нохоо унжуулчихсан. Гэртээ давхин ирж захаас нь чирч буулгаад өвчөж ихэлсэн аж. Уушиг муутай хүмүүс нохооны мах худалдаж авч байна гэсэн сураг гарсан тул махыг нь үн хүргчих санаатай байж л дээ. Гэвч алсан нохоогоо тоолон өвчөж байх үедээ төрөөхөн дал хавсарч буудсан Донорвын халтар нохой замдаа гээгдсэн юм уу? Алга болсон байхыг анзаарав. Довн дундуур ухаан мэдрэлгүй давхиж яваад гээж эхлэе гэж бодсон гэр алсан нохойнуудаа бүгдийг нь янзалчхаад эргэж замаараа давгсан боловч олсонгүй. Тэгтэл 2 хоногийн дараа сумын төвийн эмнэлгийн дэргэд равдан гихчэр нөгөө халтар нохойг бас л толгойд нь буудаж алсан бөгөөд энэ үед тэр хаваар тэнэж авсан гомбодоо түүнтэй хамт очиж үзээд дал хавсарсан хөлхиар нэвт гарсан хоёрч сумны хатчихсан шархтай байгааг харан их гайхсан байна. Гайхаад барахгүй. Наадах чинь буудуулаад амиурч босоод явчихдаг юм шиг байна шүү. Арсыг нь хурдан өвч. Ядаж босоод явсан ч гэсэн арсыг нь аваад үлд. Хэмээн ятгаж хэлсэн ажээ. Рав данж хурдан өвчих санаатай хутга бэлүүдэд суултал саяхан л үгсэн байсан халтар нохоо харсаар байтал зөв зүгээр өндиж ирснээ босч бие нэг сэгсэрмэгцээ давхиад явчихсан байна. Гайхаж алмарсан гомбодоо равдан хоёрт буудах сөхөөч гарсангүй. Харин энэ явдлаас хойш Донорвын халтар нохооны тухай цуу гадуур тархаж түүнийг энд тэнд олж харсан хүмүүс энэ нохоо буутахаар үгдэггүй гэсэн харъя. Хэмээн хэд хэдэн удаа буудаж унгаад амлан босоод явчихыг нүдээр үзэж итгэх болжээ. Гэвч тун удалгүй хөгшөд халтар нохойг буутгаавал мөнхий худаг олсон амтан байх нохойг хүний амтаа гэдэг гэлцэн сүсгэлснээс хойш энд тэнд харагдахад нь сүү үргэж залбирдаг шүтээ маягийн амтан болж хувирсан ажээ. Яахав? Ганц нэг хүн өөхөхгүй байгааг бодоход мууяр шүглсэн байх гэлцэн сэжиглэж байсан гэдэг. Амтан хүний анхаарлыг янз бүрээр татаж байсан халтар нохой намар ойхон гэнэт үзэгдэхэ байсан ч анхны цас орсны дараахан хээрийн чонтой нийлсэн явахыг нь нутгийн анчид нэг бус удаа олж харжээ. Гэвч өвөл өнгөрч хавар болсны дараа уулнаас буун ирж айлуудын гадуур хоол эргүүлэн явдаг болсон байна. Харин улаан шороо хуйсган хаврын тэр нэгэн өдөр жилийн жилд нарийн ногоо дарихаар тус нутагт ирдэг хятад ир халтар нохоог бариад авчихсан хүн зүүгээр нь оосрлон хөдөлж явахыг олон хүн харжээ. Өгдөггүй нохоо яаж яваад ч хятад баригдсан юм бүү мэд. Харин хятад ирийн гар хөлийн үзүүрт зарагдаж газар шорооны ажилд нь тусалдаг ядруу амьдралтай эрэм хоёр хятад эр нохоог барьсан ойгоо өгдөггүй нохоон бодийг хөдлөх гэж бөөн сүр болохыг харжээ. Тэр нохоог шонтой гинжлэн гүйлж байгаад 2 удаа хөлхөнд нь буудсан боловч нохоо хэсэгхэн зур муужраад сэрэнгүүд өхөрт хүртэл томтгоор сүх авчран нохоон гавлыг 2 хуваажээ. Гэвч нохоо үхээгүй л байсан аж.
Энэ үед хятад эртээ олон жил гэмгүй нөхөрлөж яваа нутгийн нэгэн эр хурж ирээд юу болсныг харамгацаа. Наад нохооч нь үхэн гэж байдаггүй. Шүтэн болсон амтан байгаа юм. Чи болохгүй амтан зовоож байна. Одоо бушуухан суллаа тавьж явуулах хэрэгтэй гэсэн боловч хятад эр улам шохорхон энийг задалж үзана. Аяго бодо уушиг зүрх нь урда газар өндөр өн хурчамаадах нохоо бажамаадах юма гэж шулганаад шууд хоншиг өрлөн алж дотор эрхтнийг нь гарган авчээ. Тэр бээр нохойн 5 цул эрхтнийг авч ясыг нь шулаад сэвсээсэн шин ногоогоор хажирлан хуурга хийж идсэн байна. Гэтэл маргааш өглөөн нь донорвын халтар нохой нөгөө хятадын ногоо тарьсан газрын ойролцоо юу ч болоогүй юм шиг газар шинжлэн шогшиж явснаа. Даалангийнхэн чулуу руу хөлөө өргөн сарчхаад явчихыг хүмүүс хараад нүдэндээ итгэсэнгүй. Харин тэр мөчөөс хойш халтар нохой ахиж хэндэж харагдаагүй юм гэдгээ. Эйхүү нэгэн гайхалтай нохооны түүх өндөрлжээ. Нөгөө хятад тэр намар хот руу бутсан боловч хавар нь эргэж ирсэнгүй. Яасан ийснийг сонирхтол гэртээ очсон хойно галзуурч солиорон нохой шиг үлэн хуцаж боргосоор сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очоод үгсэн сураг гарсан гинэ. Муу одон төрсөн амтан гэж дэлгэр чулуун бүсгүй хадмуудтай ард үзэгддэг байв. Хэлнийхэн доор бөгжний шигтгэх шиг том хар мэнг байдаг гэж хадам ээж нь түүнийг өөлнө. Түүний үзэж байгаагаар тэр мэнг бол мууёрын хэрүүлч хараалч үхэл үгээрэл дагуулахын шинж тэмдэг юм байх. Улс төрийн ийм байдлаас болж дэлгэр чулуун 2 жил гаруйтай төрхөмдөө буцаж очин байж байгаад эрсэн удаатай гинэ. Том банд нь дунд сургуулийн 3 дугаар ангид суралцаж нөхөр Баттэгш нь хөөгдүүдийнхээ ирээдүг бодъё. Ээжийн ярьж хэлж байгаа зүйлийг битгий ошоож үз. Гэж удаадараа мессеж бичсээр байж салж сарнсан хоёр нэг гэрт оржээ. Энэ бол хэрэг явдлаас өмнө болсон зүйл юм. Хадам ихэн тэмч хахир ихэр хүн биш. Ямар удан зөрчгсөн юм. Дэлгэр чулууныг харахаараа. Энэ муу ёрын амтан хүүгэмийн толгойг зайлгэн шүү. Харж л байгаарай гинэ. Хаа хамаагүй зүйлд хардаж сэрдэнэ. Дэлгэр чулуу нэг удаа Баттэгшийг машинаасаагаад хашаанаасаа гарч байхад юм угаасан усаа ил задгаа цацаж таарсан байна. Үүнийг нь харсан хадам ихэн байтлаа чи хүүгийн минь хойноос хар ус цацаж харааж өрөж байна. Чамд догжуур залуулж хараал хийлгэн гэх зэргээр өчнөн юм болжээ. Дэлгэр чулуун дөрхөмдөө байж байгаад ирснээс хойш нөхрөө шахаж шавдуулсаар байж хадмынхаа том цагаан байшингийн зэндаанд хүрэх гэж гисэн 3 өрөө улаан тоосхон байшин барьж нүүж оржээ. Уг нь дэлгэр чулуун туурах тусгаар болчихвол бүх юм сайхан болно гэж бодсон нь санснаар болсонгүй. Хадам ээж нь Баттэгшийн хүүхдийг элдвэр уруу татна. Өөртөө улам тасгана. Харбагаасаа өвөө эмээ дээр өссөн хүүгийн буруу гэж юу байх вэ? Гэртээ хонхоосоо өвөөгийн дөөл байна. Өвөөгийнхөө гэрийг манах гэн. Өвөө эмээ ач зээ нарын хооронд ийм байдал зөндөөл байдаг шүү дээ. Гэсэн ч энэ айлын хувьд тэс өөрөө хадам ихэн бэрдэ. Чи ганц хүүдээ хөхөө хүртэл гүйцэд хөхүүлж үзээгүй шүү дээ. Ямар таал хүүчин чиний зургийг хараад ямар нүдэнд хүйтэн хүн бэ гэж байх билээ гэн. Энэ мэтийн өрсөлдөөн тэмцэлдээнийг нас бид хүрээгүй хүү яахан мэдэх билээ. Дэлгэр чулуун хүү нөхрөө миний л юм гэсэн байдлаар хандахыг хичээж эхлэв. Нөхрөө аавындаа орохыг хориглож үзв. Хүүгээ харамгны гэрт битгий хонож бай гэж ядахж байсан ч удаатай. Иймэрхүү төгшүүртэй амьдралын дунд ямар ч баяр баясгалан байхгүй. Өнгөцгөн харсан хүнд сайхан амьдарч байгаа хүмүүс байна гэмээр. Нэг удаа Баттэгш найз нартайгаа нийлж дарваад шөнийн 1 цаг үргэжээ. Эхнэр нуцтаж. Эрж гэр орноо хүлээж ав хэмээсэн шаардлага тавьснаар Баттэгш шоудгаа болж харсан байна. Дэлгэр чулуун өвөөгөндөө унтаж байсан хүүгээ дуудаж гэртээ аваачжээ. Нөхрөө ирэхэд тэрээр өглөж яншсан ч үгүй. Миний хоёроо сайхан амарц гайл гэж ийм явдлын маргааш юу болсон байсан гэж сана. Өглөөний 10 цаг өнгөрчээ. Баттэгшийнхэн босдоггүй. 12 цаг болоход хадам ихэн ээлжиртэл унтцгааж байгаа тэднийг сэрэх гээд хаалгыг нь таттал гэрээр нь дүүрэн угаар өнөртөж байна.
Хөөхтүүд нь орондоо бүгдээрээ уг артаж нас баржээ. Хүн гэдэг амьдын хорвоодол нэгэндээ хатуу хүйтэн үг хэлж, хахир ихэр араншин гаргаж явдагч амьд үгсэн хоёрын зааг дээр уулзахдаа амьд үлдсэн нь өөрийгөө зэмлэн буруутгаж, гашууд нь дарчилдаг гэсгээл шийтгэлийг амсдаг гэж. Нэгэн гэр бүлийн 3 хүн нэг нөхөнд нэг хөшөөний дор оршуулгадж 3 өрөө улаан тоосгон байшин гонигт дурсамжийг сануулan үлдэв. Хадам их сэтгэл санааны хямралаас болж хийм хардаг болжээ. Зүгээр сууж байгаад л талигаж бэрийнхээ нэрийг хэлж элдв үг дагвал. Нэг удаа цай ууж байгаад аяхтай цай руугаа үн сатгаад хийчихвч. Тэгээд л учир зүггүй баярлаж дайснаа дарж дархан цолоо мандуулсан айтай байв. Түүнийг сүүл тухайн санаанд тогтворчхад асуусан да. Талигач хүү бэр ач 3 маань цайн дотор харагдсан. Хариуг миний ам руу орж би тэднийг зажлан идэх шахал. Ёо гэж байв. Бас түүнийг бие засах гээд талигачдын байшингийн хажуугаар зурж явтал хаалга үүдийг нь дангинтал түгжиж хүн амтан орхоо болсон тэр байшин дотор хүмүүс дуурч нэг нэгэндээ тунирхсан яриа сонсджээ. Сайтарч их тайван чагнахад хүүхдүүд нь гэртээ ирчихсэн. Эхнэр нөхөр хоёр хадам ихийн өөрийнх нь ааш араншингаас залхаж байгаа талаар үг сөргөж байв. Бэр нь одоохон эндээс нь үе гэхэд нөхөр нь буюу Баттигш хүн амтан юу гэх юм бэлээ гэж цааргалж байгаа нь эмгэнд ойлгогдож байв. Энэ бүхнийг үнэн бодит байдал гэж ойлгосон хадам их хөөхтүүдтэйгээ уулзахаар сандчин ухас хийвэ. Түүнийг талигачдын гэрийн үүдэн толгойгоороо юм мөргөд унчихсан хэвдэж байсан гэдэг. Тэр хавийнхан голомтоороос үерсэн золгүй гэр бүлийнхний амьдарч байсан байшин шүндэл болоход гэрэл гээгээтэй болж хүмүүс ярилцдаг, маргадаг болохыг бүгдээрээ шахан мэдэх болжээ. Үүрээр байшин үүрч яваа юм шиг хөдөлдөг. Хашааны хаалган дээр очиод байшин буцаж байрандаа очдог ч гэх яриа чихдэлсдэг гэж. Энэ бүхнийг яаж засах вэ гэж талигачдын ард үлдгэсэд ихэд шаналжээ. Тэгээд хаанхай хоцорсон байшинг нурааж тодорхой хэсгийг талигачдын шарил дээр аваачин бунхан барьснаар тэдний сүнс эргэх болсон гэдэг.